Эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж тэр бүр танд олдохгүй байна. Тэгвэл ажлаа хийнгээ эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжийг Гэр бүлийн радиогийн эмчийн цаг танд олгож байна. Таны шууд холбогдох утас 1146 104 5. Сонсогч танд өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио эмчийн цагаараа тантай уулзаж байна. Хаврын цагт мэдээж бидний дархлаа унж байгаа, бид нар эрдэс бодисоор дутагдж байгаа, бидний амьдралд бас өвчлөлүүд ихсэж байгаатай холбогдуулан сонсогч таныг эрүүл байгаасаа гэсэндэ Монгол Эр хүний эрүүл мэндийн манан дүрээтэй ЦЭПУ эмнэлэг маань хамтран ажиллаж байгаа билээ. Өнөөдөр бид D витамин хүний биед аюултай юу эсвэл ашигтай юу гэсэн сэдвээр ярилцахаар ЦЭПУ эмнэлгийн ерөнхий эмч Ариун Баярыг урьж авчирсан байна. За тэнд өдрийн мэндийг хүргэе. Бүгд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр D витамин аюултай юу ашигтай юу гэсэн хоёр сонголт байгаа дээ. Ягаад вэ гэхээр D витамины хордлогоос болоод D витамин бол аюултай юм гэсэн ойлголт байна нийгэмдэр те. Мөн D витамин гарцаагүй хэрэгтэй юм а. Гадны орнууд, Европын орнууд, Солонгос гэх мэт улсууд D витаминыг тогтмол ууж байна. Энэ нь өөрөө дархлааны систем, амьдралын хэм маягтнаар маш чухал нөлөө үзүүлээд байна гэсэн хоёр ойлголт яваад байна. Энэ хоёрыг яг аль нь зөв бэ? Яагаад бид нар D витамин уух ёстой бол уух ёстой вэ? Хэрвээ ихтдэх юм бол яагаад ихтүүлэхгүй байх ёстой вэ гэдэг талаар эмч маань бидэнд маш тодорхой хариултуудыг өгөх болно. За тийм учраас хоёулаа D витамин ер нь яг яагаад хүний биед ашигтай вэ гэдэг талаар шууд яриад эхлэе л та. Шуудхан гоё ярианд оръё те. D витамин ер нь яагаад хүний биед ашигтай байгаад дээ? Яагаад бид нар энийг уух ёстой гэж хүмүүс үзээд идэв юм бэ? За нэгдүгээр D витамин маань өөрөө даавар. Тэр зүгээр витамин биш гэсэн үг шүү дээ. Биш. Тэр C витамин, E витамин ер нь тиймэрхүү ерөөсөө биш. Дааврын тогтолцоо. Тэгэхээр хамгийн гол нь энэ маань өөрөө биднээсээ маш олон дааврын тогтолцоог өдөрддөг өөрөө систем явуудаг. Тэгэхээр энэ маань хурц мул цаашаа болох юм бол одоо ингээл дааврын тогтолцоо маань өөрөө юу харьцдаг гэхээр маш олон юм харьцдаг. Тэр болгоныг хариуцдаг зүйл маань өөрөө D витамин болоод ирж байгаа. Дааврын тогтолцоог өдөрддөг буюу тэнд одоо бас албан тушаал ярих юм бол бас жоохон өндөр албан тушаалтай хүн байгаад шүү дээ. Нөгөө ахлах менежер энэ төр те. Тэр үед байгууллагаар ярих цэргийн тушаалаар генерал цолтой хүн байгаа шүү дээ те. Бүр командлагч болох нь шүү дээ те. Маш том. Амар нөхөр. За. Тэгээд ерөөхдөө бол одоо ингээд D витамин маань одоо маш чухал юм байна гэдэг дэлхийд дээр хүлээн зөвшөөрсөн. Ер нь бүгдээрээ уух хэрэгтэй байна гэдэг. Ер нь 19 оног энэ ковидын дархлаас болоод бүгд хүлээн зөвшөөрсөн. Одоо хамгийн гол нь уухгүй дээр ерөөсөө яригдах билцсэн байхгүй. Тэгээд тэрнийг яаж хэрэглэх үү гэдэг дээр л одоо ярьж байгаа. Зөв. Тэгэхээр одоо хэдүүлээ ер нь бол бүгд л уух нь ойлгомжтой. Тэгэхээр хин уух уу гэхээр бол ер нь ингээл төрснөөс ахуулаад өгөхлөө бүх хүн уух хэрэгтэй. За тэгэхээр та ямар ч насны байж болно. D витамин бол бас хэрэгтэй. Хэрэг уух вэ гэдэг талаар одоо бид нар гоё ярилцах. Яаж уух уу гэдэг асуудлаас яригдах нь шүү дээ. За ер нь бол одоо хэвлэд байгаа хүүхэд маань ээж саах хэрэгтэй. Өөрөл ээж маань дэгийн дутагдaltaгүй байж байгаад жирэмсэн болох хэрэгтэй байсан. Тэгээд жирэмсэн багтаа дэгээ уугаа явуулчихна. Тэгэхээр дэгийн дутагдaltaгүй хүүхдийн хэвлэд төр байж байгаа хэрэгтэй. Хүүхд төрлөө тэгвэл манай хүүхдийн эмчнэр маань за дэгээ уулах гэл нэг хүүхд төрөг амруу нэг шахал эхэлдэж шүү дээ. Тэгэл ерөөд бол хүүхд томронгууд л дагаал тухайн тун нэмэгдэл явчихна. 400, 800, 1000, 1500, 2000 гэл ер нь нэмэгдэл явж байгаа хэвээр. Тэнгүүт л ерөөд бол хүүхдийн эмчнэр D витамин уулгаж байгаа. Нөгөө хүүхд маань хүүхдийн эмчнэр очихоо болоод томроод ирэхээр хяналтаас гараад уухаа бичиж байгаа байхгүй юу Монголд бол. Тэгээд алдагдал үүсчихсэн. Тэр бол ер нь бол жоохон хүүхдүүдэр ерөөд бол D-ийн асуудал ер нь гайгүй. Нөгөө манай хүүхдийн эмчнэр гавьяагаар. D-гээ уугаараа гэж тогтмолжуулчихдаг учраас. Гэтэл ерөөд бол нөгөө хүүхд маань ингээд сургуульд ороод байхгүй болчихдог. Сургуульд оронгууд нөгөө эцгийн эхчүүд нь ингээд байн өгч байгаа шүү дээ. Өглөө хүүхдээ босглоо. Миний хүү D-гээ уугаараа гэл. Миний хүү босороо D-гээ уугаад ичэлтэй яваараа гэл. Тэгэл D-г нь уугаал нөгөө хүүхдээ ч юм уу одоо гадаа гарахт нь элдэн янзын вирусээс нь хамгаалал хоёуг бүрхүүлийн өмсгөж байгаа гэсэн үг. Тэгэхээр вирусээс хамгаалдаг гэсэн үг байна уу? Дархлаа хамгаалж шүү дээ. Дархлаа. D болохоор дархлаанд нөлөө тоглодог. Та тэр D-гийн дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар дахин нэг бидэнд бас товчхон болцооч. Өмнөх нэвтрүүлгээр мэдээж бид нар энэ талаар товчхон ярьсан. Өнөөдөр бас товчхон дахиад нэг мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр та дархлааны талаар. Тэгэхээр одоо юм байгаад байгаа юм л да. Энэ ер нь бол ингээд өнөөдөр бас энийг ярих гэж би бас нэг дархлааны тэр бахан лекцүүдийг бас сонсчол уншчол ирсэн л дээ. 4 цагийн лекц явуулсан. Вау. За та одоо энийг 4 минутын цаг яриад ер нь тайлбарлаж байна тэр бол. Тэгээд ерөөхдөө бол 4 цагийн лекц сонссон. За эцсийн дүндээ за дархлаа сайн байна гэл дуусгаж байгаа.
би болохоор. Ерөнхийдөө нарийн ярих юм бол хүмүүсээс ойлгохгүй болчиход амар нарийн механизмуудыг үнэхээр дархлаанд энэ ингээ ажиллаад байна гэдэг бүр 100% нотолцсон. Тэгээд ерөнхийдөө бол одоо жишээлх юм бол юм байна. Одоо биднээсийн практик төр болохоор ч юм бол ингэдэг юм. Нэг хүмүүст ингэ им өгнө шүү дээ. Тий. Бас харшилждаг байхгүй юу? Тий. Тий. Жишээлбэл бид чинь ингэ тариа тарих юм ингээд шалгадаг. Оо энэ тарианаас харшлах нь уу гэд. Харшлаад. Тэнгэл нөгөө хүн чинь бахан D витамин уулгачаад нөгөө имийг өчтдөг нөгөөт нь харшилдаг. Бүр тийм сонь. За. Тэгээ ном журмаар бол тийм тарилаа. Оо энэ тариа танд төгөхгүй юм байна. Танд хэрэглэж болохгүй. Тий. Реакц өгнө гэд. Тэнгэл биднээс D витамин тарьж байгаа D витамин уулгаж чад нөгөө тариг нь буцаад хэрэглэхээр нөгөө хүн дээр реакц нөгөөдөг. За. Сонирхолтой юм тий. Яагаад юм болчих? Бүр тийм эвгүй сонирхох. За тэнгүүтлэг мандар бас нэг тиймэрхүү асуудал гарч нөгөө ургамлын хавшилтай залуучтай аюух байдаг шүү дээ тий. Хавар болоод хамартаг, намар болоод хавартаг, хамартаг тий. Тэгсэн чинь баахан D витамин уулгаад D витамин аюугүй хэмжээнд ирсэн залуучууд маань нэг тийм зохио болчихдог. Харшил байхаа болчихдог. Харшил нь хамаагүй хөнгөн явагдаад. Ер нь харьцангуй дажгүй 100-ыг өнгөрчлээ шүү гэл. Хөдөө мөдөө явж үзлээ шүү дээ нэсгээд. Гоё байна шүү дээ гэл тий. Харшил хүнд хүмүүс ч хөдөө явж чаддаг юм. Тий. Оо яана ч тий. Ямар амар хэцүү юм бэ тий. Тэгсэн чинь ерөнхийдөө бол харшлын реакц гэдэг маань юу вэ гэвэл дархлааны эсүүд маань довтлох ёсгүй юм руу довтлоод байдаг. Жишээлхийн бол одоо ингээд хит амар ингээд мэдрэг болчих واخхой. За ерөнхийдөө гаднаас нэг антиген ороод ирлээ. Окей, тэрний эсрэг тодорхой хэмжээний реакц өгнө. Тэрнийг алга уулна. Гэхдээ ерөнхийдөө тухайн хүнийгаа тэг биеийн мууталтын тийм хэмжээний амар үрслийн процесс ер нь явагдах ёсгүй байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол тэр маань яагаад ингээд гаднаас орж ирсэн мийг устгачаад үрсэн зогсохгүй ингээл бүр ингээд дамжирсан юм болоод байна гэхэрэл тэрнийг нөгөө тэр үрслийн процессыг зогсоолгосон команд ер нь өгөөг байхгүй юу? Тэр команд нь ерөнхийдөө бол үрсэл гэдэг зүйл маань сайн. Одоо энэ өргөс хатгалаа. Тий. Эдний эсрэг заншгүй өргөсөл явагдах хэрэгтэй. Өргөсөл. Заавал юм идэ гарч ирээд тэр өргөсөй чинь шахаж гаргана тий. Гадны анчиг биес гадагшлуулах хэрэгтэй. Өргөс аваад идэ гараад тэгэл энэ өргөсөл зогсох хэрэгтэй. Гэл зогсдгүй үргэлжлээл яваад идэлээл явах юм бол чадаа юу гэсэн үг тий. Тэгтэл ерөөд бол тэр зогсох командыг өгдөг нөхөр маань нөгөө D витамин болж таардаг. Зөв. Тэр биш D витамин гэж үү тий. D витамин өөрөө одоо шууд ингээд D витамин тийм команд өгөө явуулдаг юм байна гэдээ гаргацсан. Нотолцсон тэр дархлааг өдөрдөд шүү дээ ч одоо тий. Өөрөө яг бол дархлааны нэг хэсэг нь өөрөө байгаа байхгүй маань хөрөл. Яг бол бие махбод өөрөө D-ийг үйлдвэрлэдэг. Одоо биднээсийн одоо тарих маань өөрийнхөө хэрэгцээнийхэн D витамин өөрөө үйлдвэрлэдэг. Тэр арьс маань өөрийнхөө хэрэгцээний D витаминыг өөрөө үйлдвэрлэдэг. Төмсг маань өөрийнхөө хэрэгцээний D витаминыг өөрөө үйлдвэрлэдэг. Тэгсэн ч одоо яагаад ингэж эдгээр маань дутагчаад байна бас. Тийм. Биднээс бас гол түүхий үдэн бас өгөхгүй үднэс байна шүү дээ, тийм. За тэгэнгүүт л ерөөхдөө бол одоо тэр автоиммуны өвчтнүүд гэсэн юм өвчтөнд ороод идэв. Өөрөлд дархлааны эсүүд маань ерөөсөө л эзэн бий рүү довтлоод идэв. Одоо жишээл гломерулар нефрит гэх нэг өвчин байна. Өөрөлд дархлааны эсүүд маань бөөрлөг довтлолцсон байхгүй. Тэгэл бөөрийн дутагт оруулаач. Тэгэхээр нөгөө хүн диализд ороочтой. Өөрийнх нь тал руу дараад. Тийм. Өөрөлд ч одоо яагаад өөрийнх нь тал руу дараад байгаа юм. Харин тийм. Сонирм байгаа. Харин тийм байж болмооргүй тэгтэл тэгээд идэг. Тэгээд ерөөхдөө бол одоо автоиммун өвчнүүд буюу дархлааны тогтолцоо эзэн бий рүү довтолдог маш олон төрлийн өвчнүүд байна. Одоо кроны өвчин гэл байна. Дээрэс нь автоиммун тиреоидит гэл өвчин байна. Ерөөхдөө дархлааны эсүүд маань эзэн бий рүү довтлол үүсгдэг айгүй олон төрлийн өвчнүүд байдаг. За тэгэнгүүт нэг хэдхэн хоногийн өмнө бас нэг ах уу надад ирж тэр яадсан бэ гэвэл гломерулин фитре гэж онцлогдоод диализд орох хэрэгтэй болоод би хүндэрсэн. Гэсэн чинь нөгөө хүн маань говьалтан бигрийн сүлэл рүү явчихсан. Очоод дунжингаа илсэн дээр ингээд хөвтсөн. Тэгэд ирсэн чинь бүрэн зүгээр болчихсон. Тэн дээр ерөнхийдөө яагаад зүгээр болсон байх нь? D витамин аваад гэж юу? Тийм. D витамины хэмжээг огцон нэгдүүлчих واخгүй. Илсэн дээр гэлхтэл сүлж явж байгаа юм чинь. Илсэн дээр хөвтөдөхөр D витамин сайжрах уу те? Тэр чинь тэгээд нартаа өдөр л хөвтөн шүү дээ. Борогт өдөр хөвтөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ илсэн сүлгэж ч юм бол ер нь бол хүмүүсийг нартаад ингээд илсэн дээр ингээд сайхан хуушир шарж байгаа юм шиг байлгаад байгаа шүү дээ. Тэрийг D витамин сайхан болж байна шүү дээ. Тэгэд ирсэн чинь гломерулофитэн нэргээд гайг болцсон.
Тэгээд тэр асуудлыг тэр хүн одоо хүртэл ойлгоогүй явжна. Тэгээд механизм тайлбарч гэж байгаа байхгүй юу? Тийм. Эргүүл таны дархлааны тогтолцоод ингээд довтлоодсон юм аа. Тэгээд тэр довтоодсон процессыг D витамин тань дээр зөвхөн зогсоож өгсөн байна. Тэгээд эргүүл та одоо нөгөөх ингээд уугаад яваа дээ. Тэгэх юм бол таны дархлааны тогтолцоо чинь буцаж бүрдгүүд довтлохгүй. Тэн дээр нэг тийм механизм дэвтэрсэн л явуулсан. Дархлааны тогтолцоо гэдэг бол ерөөсөө цэргүүд. D витамин болохоор өдрийг нэг хэсэг цэргүүд нь салхигуудсан байна шүү дээ. Тэнд ингээд өөрийнхөө дараад дур зоргоор ажиллаа. Тэр үед нь D витамин гэж нэг сайхан удирдахч гарч ирсэн. Өш болцгоо наа чи манай тал бол гэл болуулсан байна шүү дээ. Зөв. Тэгэхээр ерөөд бол нөгөө дархлааны тогтолцоо нь чинь амар олон юм өвчнөд байна. Тэгэхээр харшил бол яг нөгөө дархлаа өөрлөгөө довтолж байгаа хэлбэр байна шүү дээ. Эзэн бэрүү довтолж байгаа хэлбэр байхгүй юу? Энийг D витамин зогсоож чаддаг гэсэн үг. Тэр маань нотлогдсон. За тэнгуут л одоо энэ хавдрын асуудал дээр бас яригддаг юм л да. Тэгэхээр энэ хавдрын эсүүд маань хамгийн гол нь ингээд нэг мөнх настай эсүүд. Хүний эсүүд чинь л тодорхой хэмжээний хугацаанд амьдрал өгөхөйддөг. Хавдрын эсүүд бол өгөхгүй мөнх настай. Яагаад тийм болчтой вэ? Яг л тэр нөгөө өөрийгөө ингээд наслаад хөгшрөөд апоптоз гэдэг процесс явагддаг. Өөргөө устгадаг. Өөргөө өхүүлдэг механизм байдаг. Тэр механизм ажиллах болчихсон мэт. Тэгэнгүүт өгөхөө болчдөг. Зөвхөн замбраагүй хүчээл, амьдрал гэдэг. Тэр нэг хөгшөрч өгөөд нэг зайлж өгдөг. Тэгэл ингээл нэг юм зомби маягтай байгаад шинэ үеийнхэн ингээд зайд тавьж өгдөг. Шаврын хаалт болоо. Тэгэнгүүт тэр нь яг биеийн дэлгэл болоод болоо шүү дээ. Тодорхой эсүүд маань үүргийг үүсдэгээд үхээд дараачийн одоо шинэ эсүүдтэй зай тавьж өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөд бол тэр эст өөрт нь тийм апоптоз гэдэг механизм ажиллаж байдаг. Тэр механизм идэрсэн байдаг. Тэгээд нөгөөх нь буцаад D витамин засаж өгдөг. Өгдөг механизмыг сэргийж өгдөг байх юм шүү дээ, тэ. Тэгээд нөгөөх нь өгдөг гэсэн үг. За миний цаг ирчээ гэж гинт бодогддог байх нь шүү дээ. Зарим киноноор гардаг үст. Би мөнх насалчлаа, би үхмээр байна гэх юм. Ямар ч хэрэг баахан удаа амьдэрчлээ гэл тэ. Ерөнхийдөө шиг л ерөнхийдөө бол хүлхэн механизм ажиллаад. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр маань нөгөө хавдрын эмчилгээнд дэр ингээ ашиглаад байгаа байхгүй юу? Зүгээр D витамин орж ирээд алаа ичж байгаа биш. Зүгээр тэр өөрийгөө алдаг юуг нь сэргээгээд өгч байгаа юм шүү дээ, тэ. Өөрийгөө устгах хэрэгтэй. Ерөнхийдөө бол дархлааны эсүүд чинь энэс хавдар болж байна, гимтсэн байна. За чи өөрийгөө устгах гэд команд өгдөг байхгүй юу? Биш ч юм. Тэнгүүтэл нөгөөт нь окей гэл өөрийгөө устгах програм ажиллуулаад өөрийгөө хүчих хэрэгтэй. Тэгсэн чинь тэгдэггүй. Үүнд ордгоо, өгтгөө. Тэгээ вампир шиг амьдрах гэдэг байхгүй юу? Тэнгүүд D витамин орж ирэл. Тэр нөгөө өдөрцөн юм ингээд буцаад янзлаад өгнө шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол тэр хэвийн механизмыг явуулаад идэг юм байна гэдэг. Тэгээд ерөөхдөө бол ингээд маш олон механизм дэр ингээд ажиллах чадвартай юм байна гэдэг. Тэрэн чинь бол нөгөө ганцхан систем дэр ингээд ажиллаад байгаа шүү. Байхгүй яа бол дархлаа гэдэг чинь өөрөө айгүй олон янзаар ажилтдаг, олон янзын системүүд байдаг. Тэгээ эсийн дархлаа, шигний дархлаа гэл айгүй олон янз юм байдаг. Тэр болгон дээр тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг яваал гэдэг юм л. Тэгэхээр D витамины дархлаатай систем нягт холбоотой ажиллаж. Тэр дархлаа гэдэг маань бидээс нөгөө хавдартай шууд холбоотой асуудал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монголд ч нөгөө хавдрын тохиолдлууд айгүй их байдаг. Тэгэхээр бидээс Монголд харж байгаа хавдрын тархалтыг зогсоох бас нэг одоо шанс маань бол энэ D витаминыг хүн болгон хэрэглэх. Тэгэх юм бол биднээс ерөөхдөө хавдрын тархалтыг зогсоож болох гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь манайхан чинь D витамин илүүдэх юм бол аюултай багадчихсэн дээр гэдэг нэг тийм худлаа юм яриад. Багдана гэдэг ч юм та өөрөө хавар тавтартай болно л гэсэн үг байна. Нөгөө эсийн өвтөг тогтолцоо ч байхгүй болгож байгаа. За тэгэнгүүт л ерөөхдөө бол тэр нөгөө механизм маань ямар үед ажилт юм бэ? Ямар үед ажилтг юм бэ гэвэл нөгөө цусны дах одоо D-ийн шинжилгээ хийлээ шүү дээ, тийм. Тэр D-ийн түвшин ер нь бол 30-аас доош явах юм бол дархлаанд үйлчлдэг механизм аяг муу ажилт юм байна гэдээ тогтогдсон. За тэгээ би нэг манай өөрхөн Facebook дээр бас сайхан нэг пост тавьсан байхгүй юу? Тэр Орсын нэг тийм эмгэгтэйчдийн амар том нийгэмлэгийнх нь презентацийн нэг слайд байгаа. Тэрэн дээр яасан бэ гэвэл D витамин ийм түвшинтэй байлаа, ийм түвшинтэй байлаа. Энэ хоорондох ялгаа нь ерөөсөө 70% байна. Өөрөөр энэ түвшинд байгаа D витаминыг ийм түвшин дээр ирэх бол биднээс энэ эмгэгтэйчдийн хавдрын өвчлөлийг 70%-аар бууруулад байна гэдэг. Эмгэгтэйч талаа өдөрч одоо 70%-аар 50-с дээш шүү. За жишээлхэн бол нэг энэ дэр нэг D витамин 10 нанограммтай миллилитр үлээ тийм. Тэнгүүт л энэ дээр нь болохоор ч юм бол 50 нанограмм миллилитр болгочлоо. Тэгсэн чинь эмгэгтэйчдийн хавдрын өвчлөлийг шууд
70 хөр байхгүй болчихлоо. Тэр албаусны тэр слайдын бид тавьж явж. Өмнө нь 10 эмэгтэй өвддөг байсан бол одоо 3 эмэгтэй л өвдөх болно гэсэн үг шүү дээ, тий. Зүгээр ямар өндөр үзүүлэлт вэ? Тэгэхээр тэр чинь хамгийн гол нь чинь би зөвхөн байгаа юм биш байхгүй те. Албаусны судалгаануудын юм ингээл биднес фейсбુક дээр олоод тавьчихдаг. Ерөнхийдөө бол орчин үед чинь л нөгөө тавьж байгаа судалгаануудын үр дүн чинь ингэж гаргаад байна шүү. Тэгээд дэлхийд яраа ингээд хавдрын эсрэг D витаминыг ашиглаад байна гэдэг. Тэгээд манайхан ашиглаач. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ чинь бол маш хямдхан энгийн зарчмаар биднес хавдартай тэмцэж болно. Тэгэхээр одоо юу гений өөрчлөлт интерес болоод хавдар үсээд байгаа. Ер нь одоо янз бүрийн буруу холтоос болоод энэ хүнс өөрөө ингээ хавдар үсгээд байгаа л гэж бид нар үзээд байгаа шүү дээ. За хавдрыг бас ингээд эрт илрүүлчих юм бол ходоодны хавдар бол ингээд айгүй гоё идэгч болно гэх мэтчлэн л яваад байна. Нэгээсэндээ нөгөө асуудал тулгарх үед арай гайгүй дээр нь хавдар үсгээс сэргийлнэ. Үүсцэн үед нь тэр нэг хөндрүүлэх байхад нь нөлөөлнө. Дээрээс нь метастаз буюу үсрхийлэл өгөхгүй байхад нь нөлөөлнө. Хавдрын үеийн эмчилгээг илүү үр дүнтэй болоход бас нөлөөлнө. Бүх судалгаанууд нь байгаа. Бидний яг хүмүүсийн дунд нэг байдаг яриа хавдартай үед ингээ витамин ууж болдог юм аа. Витамин уухаар ингээ хавдрын томорчт юм аа гэж яриаддаг л да. Гэхдээ D маань даавар шүү дээ. D болохоор витамин биш даавар. Тийм учраас хавдрын үед бол ингээ хэрэгэлдэг байх нь шүү дээ. Зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр угаасаа энэ асуудлаар угаасаа Америкээс D-тэй холбоотой эмчнэр нь ирж угаасаа сургалт хийжсэн. За тэгвэл хоёул D-гийн илүүдлийн талаар та нэг гоё мэдээлэл өгөөч. Яагаад бид нарт илүүдснээсээ дутсан дээр гэсэн энэ ойлголт бий болчихв. Тийм. Тэгэхээр ерөөд бол юм байгаа юм л да. Нэгдүгээр хүн мэдхгүй мас л их хайдаг. Мэдхгүй юмхан дайсан те. Тэр биднес өөрсдөө юм мэддэггүй учраас тийм яриа үүсгэд яваад байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо эн чинь нөгөө D-гийн талаараа судалгаанууд ч ингээл жил ирэх тусам нэмэгдээл байгаа. Тэр дэлхийд дээр хийж байгаа судалгаануудын үр дүнгууд нь гараал яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид ч болохоор ч хаа байсан 2000-аас өмнөх юмнуудын судалгаан бодлого одоо л яриад л утгагүй байхгүй. Тухайн үед нэг буруу шинжилгээ мэлээ хийсэн, буруу судалгаа хийсэн юмудаа одоо хүртэл яриад. Одоо жишээл тестостерон дээр 40-од оны үед хийсэн буруу судалгааг одоо хүртэл ярьдаг. 40-од он гэдэг чинь 60 жилийн өмнө. Биш ээ 80 жилийн өмнө юм ярьж. Өөрөөр л нэг тестостерон давар хэрэглээ. Тэгсэн чинь төр үүсгэн хор давтар үүсгэжлээ гэдэг. Тийм судалгаа хийсэн байна. Тэгээд тэрний төлөөр бүр Нобелийн шинжилгээ хүртсэн. 3 хүн өндөр судалгаа хийчихэд. Тэгсэн чинь одоо нөгөөх нь ингээд үүсэгдсэн 100%. Ёстой тийм байхгүй мэнэ. Тэнгэл тэрнийг одоо хүртэл ярьсаар л байгаа хүмүүс. Эмчнэр зарим эмчнэр хүртэл одоо хүртэл тэрнийг яриад айлгад тестостерон эмчилгээ тестостерон хамаагүй хор давтар болно шүү дээ. Хор давтартай хүмүүс тэр тестостерон тарьж болохгүй гэдэг. Хаа байсан тэр 1940 оны үед хийсэн. Тэгээд одоо 100% үүсэгдсэн асуудлыг яриаддаг. Тэгэхээр мэдээллийн шинжилгээ ингээд хүлээн зөвшөөрөхгүй, шинэ нээлтүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна гэсэн үг байна шүү. Хүлээн зөвшөөрөхгүй биш зүгээр мэдгүй. Мэдгүй. Тэгэхээр бид хамгийн гол мэдүүлэх юм чухал байна шүү дээ. Шинэ мэдээллийг хүн ард иргэдэд өгөх зорилготойгоор ингээд хойлоо яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ D витаминаар ер нь маш олон өвчнүүдийг эмчилж болдог. За жишээлх юм бол одоо ингээд нөгөө юу гэдэг D витаминыг ингээд илүүрлэг ороод үзэхэр янз бүрийн хэлбэрээр зарж байгаа. Зарим нь шахмал байна, зарим нь капсул байна, уусмал байна. Зарим түрхтэгч байна, цацдагч байна. Яа тийм олон хэлбэрээр хэрэглээд байна, үйлдвэрлээд байна. Гэнгүүт ерөөд бол нөгөө тухайн эмчийн л тактик байхгүй эмчилгээний. Жишээл нь одоо нэг амны хөндийн дархлааг сайжруулъя гэх юм бол хүүхдийн ам дотор нь уусдаг D витамин хилэн дор тавьчихдаг. Тэгээд нөгөөх нь уусаад амны хөндийн дархлааг сайжруулад хүүхдийн шүд хорхотоос хамгаална. Тэгээ ам гимтэх мэмтэх ам гимтэх витамин дутагдал юм гарах тэр юмнаас хамгаална гэсэн үг. Тэрэн дээр цацдаг дэв ээж бас болох юм тий. Цацдаг дэв ээж юм бол. Тэгэл жисгэл тацаал. Тэнгуүл ерөөдөө арсны өвчтөд хүмүүс байдаг. Тэнгуүл D витаминтэй түрхлэхийн түрхчдэг. Тэгэл ерөөдөө бас наранд явна. Тэгэл нөгөөх нь арсны өвчнүүд нэр гайгуул. Тэгээд жишээлх юм бол псориаз тэгээд витилиго гол янз бүрийн өвчнүүд байдаг. Тэгээд тэрэн дээр бол ерөөдөө маш өндөр тунтай D витамин хэрэглэл гайгүй болгоцсон ингээд судалгаанууд зөндөө байгаа. Тэр тал дээр бол нэг тэргүүлэгч зарим эмчнэр бид дэлхийд дээр жишээл нэг Coimbra гэдэг нэг Бразилийн эмч байдаг. Тэгээд Coimbra протокол гэдэг өөрөлдвөл D витаминыг өндөр тунгаар яаж эмчилдэг вэ гэсэн тусгай эмчилгээний тактик гаргацсан. Дэлхийд дээр хүлээн зөвшөөрсөн. Тэр эмчлийн тактик нь. Тэгээд хүмүүс очиж мөнгө төлж сурдаг тэрнээс нь. Тийм эмчлийн тактик байдаг.
Тэгэхээр өндөр тунтай D витамин одоо шил 100 мянгата D витамин өдөр болгон ууж тийм хүчнийг хэмжилж болно. Гэхдээ тэрнийг яаж хэмжлэх вэ гэдгийг заадаг байхгүй. Мөнгө төлж юм сурна гэсэн үг. Тэрнийг сураагүй эмчнэр мөн чадахгүй тэрнийг ашиглаж. 100 мянга гэдэг ч одоо 1000-аар бол 100 өдөр байх D витамин байна шүү дээ, тий. Тэгэхээр чинь тухайн өдрийн тун нөхгүй өдөртөө та 100 мянга. Тэгэхээр тэрэн дээр ч юм бол ингээд сурцсан хүмүүс маань тим тактик ашиглаж байгаа тэр бичлэгийг ч юм уу хавдар ч юм уу янз бүр юм дээр ингээд ашиглаа яваад. Тэгээд тэр автоиммун өвчнүүдийг эмчлээд идэх юм. Тэгэхээр нөгөө эмч иргэн гэдэг чинь ер нь бол бус торонд бол асар хэмжээний мөнгө төлжиж сайн эмчнэр бий болдог. Мөнгөөр зоджиж сайн эмч бий болдог. Олон төрлийн сургалт судалгаанд байнга сурчлал байж. Тэгэхээр иргэд бол манай анх шиг ядуу орон дээр сайн эмчнэр гарахтай хэцүү шүү дээ. Яг л нэг мөнгөгүйс болоод тэр гой сургалтанд орж сурч чаддгүй. Тэгэхээр D-ийн талаар бид нэг ингээд сайн сураагүй учраас яг D-ийн эмчилгээнээс айгаад ийна л гэсэн үг үү? Айгаад ийна л гэсэн. Ерөөсөө л нөхөр мэдлгүйгээсээ боллоо. Тэр хордлогонд орлоо морлоо гэсэн ойлголт тийм судалгаанууд байд юм уу? Байлгүй яах вэ? За тэр нь одоо яах вэ? Тэгэхээр тэр маань хоёр янзын асуудал байгаа гэдэг. За нэгдүгээр талхар чинь бол хит өндөр тун дур мэдэн уус хүмүүс гэдэг. За. Тэгэхээр ерхэд бол хит өндөр тун гэдэг маань одоо тэгэл өдрийн 100 мянга 200 мянгатыг ууцсан тохиол байдаг. Яа тийм өндөр тун уучт юм бэ гэхээр бол Европын орнууд ч юм бол тэгж уудаг D витамин уус байдаг. Нэг ампул 100 мянгатай D гэсэн байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр ерхэд бол тийм аюултай муу юм бол яагаад үйлдвэрлээд байгаа? Хүмүүс энэ Францаас ус авчирдаг шүү дээ монголчууд. Монгол авчир зараад идэх. 100 мянгатай D. 100 мянгатай тийм капсултай бат гэл биш нөгөө ампултай бишт гэл уучдаг. Тэгэхээр ерхэд тэрнийг дур мэдэн замраагүй уугаад хорлонд орсон тохиол байдаг. Тэгэхээр хорлонд орохоор ерхэд яа гэм бэ гэхээр ер нь бол D витамин суулж хордоггүй. Кальцны илүүдэд хордлого хүчтэй байхгүй. Ер нь кальцаас болж хордлого өгдөг. Тэгэхээр ерхэд бол хамгийн аюултай зүйл чинь кальц. Тэгэхээр биднес хүмүүс тэр хамаагүй кальцс өгөхгүй усчвал имийг гэдэг байхгүй. Хорлого өгдөг кальц маань. Кальц ихтгэх юм бол хорлого өгнө, кальц ихтгэх юм бол бүрийн чулуу үүсгэн, кальц ихтгэх юм бол суцны хатварл үүсгэн. Бүүн асуудал үүсгэж байдаг. Тэгэхээр биднес ерөөхдөө кальцнэр маш болгоомжтой ханддаг. Тэгэхээр D витамин одоо 100 мянгатайгаар уунгууд ягаад кальц ихтэй байгаа юм бол? D витамин хүний бие рүү кальц оруулахыг хариуцдаг. За. Хоол идлээ, ус уулаа тэр болгоноос кальц нь аваад идэхгүй D кальц ингэж шимэгдүүлээд гэдэг гэсэн шүү дээ. Хоолноос авах чадвар. Аюул мундаг болчдөг гэсэн үг. Тэгэхээр хит супер болгож байхгүй. Супер кальц авал. Тийм. Кальц гэсэн. Юм болгоноос кальц ингээ аваад идэг ерөөс. Зүгээр нэг сүү уухтал тэндээс бүр өмнө нэг 1000 кальц авч исэн бол 15 мянгаттай кальц шууд авчиж чаддаг болох юм шүү дээ. Ер нь бол ингээд нэг юм болгоноос авах чадвартай. Мах чидсэн кальц аваад ус усан ч кальц аваад идэг. Тэгэнгүүт кальцийг болоод хорлого. Тийм, илүү үүсгэх гэдэг. Тэгэхээр ерөөд бол яг асуулт тариад байгаа нь бол D витамин биш байхгүй. Кальц маань. Гиперкальцемийн үүсгээ явчихдаг. Тэр кальц их төвөгтэй. Нэг ийм нарийнхан төвшин дотор л кальц байх хэвээр ихтгэхэр болохгүй, багтахаар болдгоо тийм тогтмол үзүүлэлт байдаг. Хамаагүй оролцож болдгоо. Тэгэхээр дэргэд бол тэр кальц руу биднес ерөөд бол нөлөөлж чаддаг механизм нь бол энэ D витамин байхгүй юу? Тэг хит ихтэй байх юм бол кальцийг жоох тэр механизмыг бас эвдэлж чаддаг гэсэн. Гэхдээ ерөөд бол тэр маань бас хэцүү. Тийм. Яг тэгвэл бие махбод ч юм бол илүү D витаминыг одоо сармжуулдаг уус хамгаалалтын механизм ажиллаад идэг. Би ингээд D витамин уулгалаа нөгөө үүссэн одоо тэр чинь бол кальцитрол, кальцидол гэх юм ерөөд ингээд даавар болоод өөрчж байгаа шүү дээ, тийм. Тэрний чинь буцаад зүгээр итгэхгүй нэг тос суулгал бас суулгачдаг хамгаалтын механизм ажиллаж чаддаг. Тэгээд илүүдэл кальц ерөөсөн юу D-ийн илүүдэл ерөөсөө үүсэхгүй бие махбод өөр хамгаалаад байдаг. Зөв. Өөрөө бизнес болгоч бол ингээд хүмүүс төр ингээд дээд тариал нь уулгаал энэ юун тэр кальцийн илүүдэл болох битгий байл нэг 100 нанограмм мл дээр л авч чадахгүй шүү дээ. Боо юм болтгий. 3-4 сар 5-6 сар ингээд зодтолт ноцолж иж нэг 100 нанограмм мл дээр авч байгаа. Нөгөө хүн нэг 2-3 сар уухгүй хатал нөгөө шалдаа унтал буучна. Яагаад гэвэл нөгөө бие махбод тэр нөгөө одоо кальц маань биш нөгөө D витамин маань ингээд эцсийн даавар болсон байна шүү дээ, тийм. Тэр даавар нь 2 цаг ажиллаад байхгүй болчихдээ. Пут гэл байхгүй болчихно. 2 цаг. Тэгэхээр маш амархан ерөөсөө алга болчиход. Үүсэл үүсэл ашиглагдал явж байгаа юм шиг. Тэгээд ергээд бол тэр даавраа үүсэх үү үүсэхгүй гэдэг бие махбод ер нь өөрөө шийднэ. Тэгэхээр ергээд нөгөө нөхөр чинь дургуун нөрөх юм бол тэр таны ууж байгаа D витамин чинь тэр даавар болж хорихгүй. Яаж уугаад нэмэргүй.
Тэгэхээр ерөнхийдөө тэр асуудал маань бөөрийн дутагдлаа хүмүүс их тохиолддог. Бөөр муу уул тэр даавар нь үүсдэг. Тэгэхээр тэр бөөр муу хүмүүс тэр бол бүр бэлэн идэвчсэн D витамин уухгүй бол зүгээр энгийн эмийн D витамин өгөөд ямар ч ашиггүй гаддаг. Үр дүн байхгүй. Эсвэл нөгөө биднээсээ ууж байгаа нөгөө D гэдэг витамин ч юм уу 25 гидрокси D витамин гэдэг нэг нөөц болгодог ажлыг бол энэ элэг хариуцдаг. Элэг муух юм бол хувирч чадахгүй. Бас л монголч нь элэг муутай хүмүүс хэрэг үлээ. Зөндөө шүү дээ. Зөндөө. Элэг бөөр муутай хүмүүс чиглэлээ зөндөө. Тэр хүмүүс төр ч юу гэсэн ямар ч нэмэргүйгээр бахан D витамин өгөөддөг үр дүн гардаг. Хувирдгүй зүгээр D витаминтэй баас бэлдээд идэх байхгүй. Зөв. Тэгэхээр хамгаалтын механизм давхар ажиллаж байна. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс тэр D хэсэг гэдэг үл айгүй хэцүү хүн ажил. Тэгэхээр бүр D хэсгээд супер болгоод D-ийн хорлохонд орно гэдэг нь бас магадлал айгүй багтай гэж байна. Тэгтэл ерөнхийдөө бол тэр нөгөө итгэхгүй болоодын хамгаалтын механизм нь цаанаас удамшлын генетикийн улмаас эвдэрхийн хүмүүс ус байдаг. Тэднээс бол ерөөсөө зөвхөн жижигхэн D витаминаар хорлох гэдэг. Тийм үсгэр олон байдаг. Маш ховор. Тэр маш ховор гэж яагаад хэлж байгаа юм бэ гэхээр бол одоо бас л бич нөгөө D витамины чинь судалгаа сургалтыг бас нэг энэ талаар мэрэгсэн хүмүүсээс ингээд сурж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Орсын тэр яг иймэрхүү асуудлууд багнасан нэг юм дотоод шүглэг юм шиг байна. Тэр юм чинь маань өөрөө ярьж байгаа хгүй D-ийн илүүдлийн талаар. Тэгэд нөгөө хажуудлахын дотоод шүглэг битэлж байгаа. Тан дээр ийм өвчний ирэхгүй гэж. Нөгөө хүн бол одоо 10 20 жил хүмүүс тэр D витамины эмчилгээ хийгээд тариад байгаа хэрнээ тийм асуудалтай нэг ч удаа нүр тулаагүй. Тэгэхээр зөвхөн тэр өмч дээр ирнэ. Одоо орчин хэдэн амт үлээд тэ. Тийм олон хүн амтай байхад ч юм бол наз дээр цөөхөн тохиолддог юм гэж. Генетикийн ховор асуудал учраас. Зөвхөн тэр хүмүүс дээр л ирнэ. Тусгай дотоод шүүрлийн тэр эмнэлэг дээр нь л ирнэ. Маш ховор өвчнүүдийн нэг болчиход байгаа юм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хоёрхан тохиолдол 100 мянгаттай дэг дур мэдэж ууснаас болж өдрүүлэн ууч байхгүй бүр хагас жил мэлдгийг уучиж. 100 мянгаттайгаар нь 6 сар гэсэн үг. Тийм. Тэр чинь ямар амар болсон юм бэ те. Тэгээд уунгууд дэн ингээд аюу өсөд кальц боловсруулалт нэмэгдээд кальц яриад байгаа шүү дээ те. Хүүхдүүдийн талаар арай өөр яад үдэн чинь нөгөө хамаг систем дандаа дутуу хөгжсөн байдаг. Тэр нөгөө D витаминыг аюулгүй уулах систем бас дутуу хөгжсөн байдаг. Тэр хүүхдийн тун эмчилгээг бол шал өөр тактик болоод ирдэг шүү. Зөв. Насанд хүүхдийг бол нэг 1000-2000-аас сэтэрдэггүй юу те. Өөр нь бол тэгэл нэг 400-800 1500 гэл ингээл багаар жин нэмэхээр нэмэл юм. 14-өөс хөрөнгөтл тэр нэг хүүхдээ англиас шууд тасчихдаг. Тэгээд бүрчний тунгаар явна явал дотор эрхтнүүд маань бүрэн хөгжсөн байгаа. Одоо тэгэхээр бол тэр D-г ер нь аюулгуулах чадвартай гэл. Тэгэхээр нөгөө ер нь бол цуснах D-гийн хэмжээ нь 30 хүрлээ гэхэд бол за архитнаас айх аюулгүй бол 40 хүрээд ирэх юм бол одоо нас баралтын тоо цөрж эхэлдэг. 50 хүрээд ирэх юм бол одоо зүрх судасны өвчин тэгэл 60 хүрэх юм бол хавдрын магадлал цагт хэдэн хувиар буурна гэд бүх юм гэд судалгаанууд байдаг. Тэгэл нөгөө цуснах D-гийн хэмжээ нэмэгдээд байхаар л тим өвчнүүдийн магадлал буурна гээл яваад байдаг. Зөв. Хэд байвал нормал гэж үзэх үү? Ерөнхийдөө бол нормал гэдэг ойлголт маань айгүй харьцангуй ойлголт байдаг. Жишээлх юм одоо миний хувьд бол миний нормал нь хэд вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ ч миний нөгөө генетиктэй их холбоотой байдаг. Тэгэхээр одоо орчин үед бол одоо D-г ямар тунгаар уулах вэ гэдэг бол генетикийн шинжилгээ хийж ер нь тодорхойлдог болсон байхгүй юу? Таны генетикийн хувьд та энэ нөгөө хувирах чадвар айгүй муу юм байна. Та арай өндөр тунгаар уухгүй бол танд угаас нэмэргүй юм байна. Зарим хүмүүс үзмэд таны ген ч айгүй сайн байна. Та энийг D витамин жоохны хэрэглээл үнэхээр одоо тэр сайн ажиллуулж чаддаг юм. Жишээлх юм бол манай эхнэр болохоор ч юм бол тэгэл D витаминыг алдаг оног ингээл 100000-аар угаал явж байна. Цусны шинжилгээнд дэр нь 110 мөр хүрцээ явж байна. Тэгсэн чи би өдрүүлэн 15000-аар угаалдаг. Чүүхтэй хатад 106 гэрвч. Шил 2 өргөөс. Тэгэхээр учир нь нөгөө би чинь багада 2 удаа шарлцсан. Элэг жоохон муу ажиллаад. Тэгэхээр уугаад нөгөөх нь олигтойхон өргөж чаддаг. Тэгээд дээрэс нь босч бол бөөр асуудалтай бол нөгөөх нь бөөр нөгөө идэвхтэй хөлбөр рүүгээ бас хувирж чадахгүй. Зөв. Тэгээд ирэхэд бол тухайн тэр нөгөө эцсийн тэр нөгөө даавар шүү дээ, тийм. Монгол шинжилж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр ирэхэд бол тэр даавар үүсч чинь үгүй гэд биднээс ирэхэд яаж баримжаалт юм бэ гэхээр бол нэг иж бомбон дааврын шинжилгээ гэж юм байдаг. Парад гормон гэдэг. Парад гормон нь хараад байдаг.
Тэр парад гормон ингээд өндөр байгаадах юм бол тэр эцсийн бүтээгдэхүүн буюу одоо бэлэн даавар ерөөсө болохгүй байна гэсэн үг. Хэрвээ парад гормон ингээд буужих юм бол энэ D витамин ажиллаж байна гэж биднээс үздэг. Тэгэхээр биднээс одоо нөгөө хүмүүс төр цусны шинжилгээхээр нөгөө D витамин үзэс гадна парад гормон үзэн кальц, фосфор ингээ үздэг. Тэгэл харж яхад чинь ер нь бол биднээс хэр барахтай ер нь хүмүүсийн тэг ер нь хэсгэж чаддгүй шүү дээ. Дандаа л парад гормон өндөр явж байгаа байна. Тийм, ерөөсөө бууж өгөхгүй. Уулын ихсчих юм бол тэгэл өвчлөлтөгаа буурах гэдэг. Ер нь бол энэ хоёр зөрж ажиллахгүй. D витамин гэсэнгүүл парад гормон буугаад. Тэгэл ерөөдөө парад гормоныг 15 дээр D витаминыг 100-аас 150 дээр ингээл байх юм бол айгүй оптимал гоё тоондор байх гэдэг. Тэгэл юусэн имчилээлийн тэн тоондор очиж өгөхгүй. Тэгэл хүмүүс чинь ядж яхад D витамин амар гэл нэг сонсч тэнгүүл уухаа болчихно. Нөгөө D витамин сүнх гэл онцчихно ерөөс ядах юм байхгүй. Би ууж байгаа гэл 4000-аар ууж байгаа гэл шинэлийг нь үзэнгүүт ууж яхад цусны дах дэгийн хэмжээ ингээл унаар эхэлнэ ерөөс. 5000-аар ууж яхад л угаад унаад байдаг. Тэгэхээр хамгийн гол нь ерөөдөө бид нар чинь нөгөө шинэлгээтэй л ажиллах хэрэгтэй. Хүмүүс л гор чинь би ууж наа гэл явааддаг. Уугаад үр дүн гарч ийн үгүй дандаа шалгаж явах хэрэгтэй. Гэтэл манайх ерөөс шалгадаггүй. Ууж байгаа юм чи учраас уугаад үр дүн гарч байгаа юм уу ерөөсөө шалгадаггүй. Ер нь зайшгүй одоо шинэлгээгээр шалгаж явах хэрэгтэй. Тэгэхээр ерөөд бол ойлголоо шүү дээ. Маш олон өвчнүүдийн үед бол биднес ерөөд бол D витаминыг эмчтэнд ашиглаж болно. Ялангуяа одоо ингээл нас баралтыг бууруулах, хавдрын өвчлөлийг бууруулах, үрсэл дарах гэл энэ том хүнд автомобиль өвчнүүд гэлээ. Тим том хүнд өвчнүүдийн үед хэрэглэдэг даавар واخхой. Даавар эмчилгээ. Жишээлбэл манай эмнэлэг дээр бол болохоор ч ингээд хүмүүст ингээд байгууллагын зүгээс D витамин өгөөддөг. Өөртөө хэлж ажилтаа өгөөлнө. Тэгэхэд өгөөд хөр нөгөө хүмүүс маань яадаг гэхээр чинь өвөл болж н хавруулж н ханиад төрөхгүй. Манай байгууллагын ерөөсөө сая өвөл одоо ханиад төрсөн хүн байгаа юм уу гэдэг. Ерөөсөө би өвдөдийн ажилласаа чөлөө авъя гэсэн байхгүй. Нэг ч юм байхгүй. Наач өст байгууллага тэмэлттэй ер нь тэр байтугай зүгээр ингээд аль дээр ирчээд нус нулимстэйгээ нутгалж байгаа нөхрийг бас хардаг байхгүй. Зүгээр ингээд гүрийгээд яваад байгаа даач биш те. Угаасаа өвдөхгүй байгаа. Тийм учраас ерөөд бол D витамины асуудлыг барууны орнууд даатгалын компаниуд айгүйх гэд сурталчдаг юм. D угаараа л. Тэгэхээр Монголд болохоор ч биднээс даатгалын компаниуд тэрнийг ингээд ойлгох гээд хүрхгүй байгаа тийм. Тэгэхээр барууны орнууд яагаад D витаминыг тийм их сурталчлаад байна даатгалын компаниуд. Яагаад бол нөгөө D витаминаар ингээд бөмбөгдсөн үйлчлүүлэгч нар өнөө шүү дээ тийм. Даатгалын мөнгө төлсөн байгаа. Бид нар өвдөхгүй болохоор нөгөө даатгалын мөнгө авч чаддаг. Өвддөггүй байхгүй. За өвдлөөч гэсэн амар хүнд хэлбэрлүүрээс шилждэг. Дархлаанаас дорн сайхан эсэргүүцэл ажиллаа. Тэгэхээр нөгөө одоо даатгалын компанийн үйлчлүүлэгч нь очиод байнга өвдөл, байнга хавдар тусаалах юм бол тэр бол мөнгө төлнө шүү дээ. Тийм нэг даатгалын компани бүрэн шүү дээ. Нөгөө хүн юу энэ тэр хавдар мовдар тусах нь гэдгийг ханиа төрөхгүй ингээл гүлийг яваад гарч юм бол даатгалын компани айгүй ашигтай болчихдээ. Тийм учраас даатгалын компани Дэг харин эмийн компани болохоор Дэг эсэргүүцдэг гэдэг байгаа шүү дээ. Яг тэгэхээр өвдөж хүмүүс юм уу? Өвдөх хэрэгтэй байгаад энэ D витамин өвдөхгүй байгаад энэ тийм болохоор D-ийн эсрэг лобби яа гэж. Одоо дэлхийд дээр ч юм бол ингээд монопол амар том эмийн компаниуд идэг зүгээр. Хэдэн тэрбумаар нь эргэлдүүлээд. Тэр эргэлцсэн дээр айгүй муугар нөлж тийм D витамин. Бүр илт нөлөөлдөг байхгүй. Тийм учраас л ер нь D илүүдэх юм бол тэгээд бүр ивгүй шүүлгсэн ойлголтуудыг санаатаагаар бас түгээгээд байна шүү дээ, тий. Би бол тэгж ойлгож байна зөв. Ер нь бол тийм эмчнэр уусаад өөрсдөө хүрээнд дээрээс дандаа тэгж ирдэг байхгүй. Энэ эмийн компаниуд биднээс ерөөс амар нөлөөлөд байна гэдэг. Судалгаанд хүртэл ингээд захиалгатайгаар хурамч судалгаа гаргах хүчтэй. D витамин муу юм биш үү? Явч үр дүн алга гэдэг. Баахан судалгаанууд гаргадаг. D витамин зүрх судасны өвчнөд дуулаа, үр дүн гарсангүй. Хавдрын үед дуулаа, үр дүн гарсангүй. Тэгвэл захиалгатай судалгаа хийчихдэг байхгүй. Үр дүнгүй гаргадаг. Угсаа үр дүнгүй гэсэн хүмүүсийн үр дүнг бичээд явуулаа гэл явчихна гэсэн. Тэнгүүт ерөөд ямар ч захиалгачгүй бие даасан судалгаанууд төр хийнгүүт аягүй сайн үр дүн гаргадаг. Тэр хүмүүс алийг нь олж унших бол захиалагчтай судлахыг чинь тэгээд яг захиалагтай явуулна шүү дээ. Тэр олон төсөлж юм. PR хийгээл аягүй сурталчлана гэсэн үг. Тийм байна. За тэгэхээр баярлалаа. Сонсогчтанд гэр бүлийн радио эмчийн цаг манд хүрлээ. Өнөөдөр бид D витамины талаар дахин яг эмчилгээг бид нар хэрхэн хийх вэ гэдэг талаар ярилцлаа.
Тэр би бас нэг зүйлийг нэмж асуугаад хоёлаа нэвтрүүлгээ дуусгая л та. Та түрүү ингээ арьсан тус дээд хүрхтгээ, та амар уу ингээ дээд цацдгаа энэ төр гэж ярьлаа. Хүчил төрөгчийн коктейлийг бол уугаад нэмэргүй, ягаад тэгэхээр уушгил хүчил төрөгчийг цусанд өгдөг гэж та хэлсэн шүү дээ. Тэрэн шиг D витамин яг ингээ хотоодонд орж тэндээс л бүр илгээрэл дамжиж боловсрдоггүй гэж юу? Арьс мэрс бас D витамин ингэж боловсруулж болдго юм уу? Тэгэхээр энэ D витамин чинь ийм гол да. Амар чухал. Тэгэхээр нөгөө D витамин дутагтал ерөөсөө хүн орж болохгүй хамгаалтын механизмтай байхгүй. Даатгалын механизмтай. Өөрөөр биднээс ерөөхдөө наранд яваад D витамин үүсэхгүй байл ихэд бие махбод тарих өөрөө тэндээ өөр газар нь үйлдвэрлээд эхэлдэг. Заавал үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг. Тэрэнд ерөөхдөө бол нэг найдахгүйгээр. Төвийн эрчим хүчин найдахгүйгээр өөрөнгөсөн дижитал данцтай гэл. Тэр нөгөө хүмүүсийн чинь хамгийн чухал хэрэгтэй бол тарих. Тэр маань өөрөө D үйлдвэрлэгч байхгүй. Тэгээ одоо биднээс хувьд бол эрэгтэй хүндэд хамгийн чухал хэрэгтэй бол мэдээж нөгөө нөхөн үрж их юм чухал байна шүү дээ. Эмэгтэй хүний хувьд гэсэн. Тэднээс нь өөртөө D витамин үйлдвэрлээд. Зөв. Тэгэхээр биедан үйлдвэрлэх боломжтой байдаг. Тэгэхээр чинь бол төвийн үйлдвэрлэл болон орон нутгийн үйлдвэрлэгээд хоёр юм зэрэг хэлээд байхгүй. Тэгэхээр тийм учраас ерөөхдөө бол биднээс ингээд D витамин ингээд гаднаас нь уухгүй дийг дутагтай хүмүүс байсан ч гэсэн ингээд зүгээр яваад байгаа. Яг л тэр маань бие махбод өөрөө цаанаа үйлдвэрлээд байгаа байхгүй бас. Бас чадлаараа. Өөрөөр тархин дотор D витамин үйлдвэрлээд байгаа бид шинжилгээ хийж чадахгүй. Тэгтэл тэр ер нь үйлдвэрлээл байгаа. Тэгж байна. Тийм тусгай биеийн даасан механизмаар үйлдвэрлээд тийм арьс марч ингээд ерөөхдөө ер нь сүултээ ингээд судлаад ицсэн чинь ер нь маш олон эрхтнүүд ер нь өөртөө D витамин үйлдвэрлээд байна гэдэг ингээд тодорхой болоод байгаа байхгүй. Тийм учраас Д-г одоо зүгээр арьсан дээр хийж байсан хаач байсан ингэнгүүт нөгөө үйлдвэрлэх буюу уралд оруулах процесс явагдаж болдог байгаад тах нь зөв. Тийм учраас ерөөхдөө биднээс нэгдүгээр 100 болохоор яах нь хүүхдүүд гадаа сайхан тоглох хэрэгтэй. Нарнаас бол арьс D үйлдвэрлэн. Тэр бол жинхэнэ оригинал D витамин шүү дээ тийм нөгөө бэлтгэл биш. Тийм им бол ерөөхдөө эцэндээ им л байгаа нөгөө D витаминтэй л ойрт тусан л юм үйлдвэрлэлсэн байгаа. За үнэхээр унтсан бол тэрний чинь бол тарж мэрж өндөр тунгаар явахгүй бол ер нь бол зүгээр өдөр тутмын 10,000 гаруй ер нь хэсгэж чаддгүй юм. Чаддгүй байхгүй 10,000 чинь зүгээр нэг өдөр тутмын одоо орчин сэргийлэх маягийн л унгаахгүй байх юм шүү дээ. Та тэгэхээр 10,000 гэж яриад энэ тэгэхэд ч одоо бид нар чинь 2,000 байгаа ч шүү дээ. Хэрэгэл бол таавс гэл 10,000-ыг уухаг айгаалаа. Би болохоор ч бол 15,000-аар уучж байгаа. Тэнгүүтлээ омега 3 уугаа явж байгаа. Тэгсэн чинь омега 3 дотроо бас D витаминтэй. 1,000 та. Тэр чи яг сандар бол 15-аач дээс хэрнээ явчихад байгаа. Тэр эн чинь хамгийн гол нь зүгээр миний генетик байхгүй. Би өөрөө D витамин айгу муу босруулж ингээд идэвхжүүлдэг учраас надад арай илүү өндөр тун харагдав. Тэгэхээр бол ном журмаараа уг нь бол хүн болгон дээр генетикийн шинжилгээ хийгээл тань дээр ингэж уух хэрэгтэй юм байна гэж гаргаад тахсан юм. Шинжилгээ генетикийн шинжилгээ хийж чадахгүй. Танах дээр тийм D-гийн генетикийн шинжилгээ хийж байгаа. Монгол чадахгүй шүү дээ. Монголд хийхгүй. Тэгэхээр асуудалтай тий. Нэг юм яриад байгаа. Монгол чадахгүй л. Тэр бидний яалтч эрүүл мэндийн салбар маань сайн хөгжөөгүйтэй холбоотой байгаа юм тийм ээ. За ямар ч байсан гүйтэй холбоотой тий. Тэр бас мэдлэггүйтэй холбоотой байна. За бидэнд бас мэдлэгт маань нэмэр болж тий бидний эрүүл байхад, эрүүл амьдрахад тусалж байгаа эмчтэй маш их баярлалаа. Гэр бүлийн радио эмчийн цагаараа өнөөдөр ЦЭПУ эмнэлгийн ерөнхий эмч Ариун Баяртай D витамины талаар ярилцлаа. За энэ дархлаанд хэрэгтэй эрдэс бодис гэж өмнө бид нэр яг нэвтрүүлэг хийсэн бол өнөөдөр яг бүр цогцоогоод D витамин ямар их хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар ярилцлаа. Энэ нэвтрүүлгээс сонсогчдаа D витаминээр хэрхэн өөрийгөө эмчлэх талаар суралцсан болов уу гэж найдаж байна. Сонсогчтанд эрүүл энхийг хүсэж бид нэр энэхүү нэвтрүүлгийг хийж байгаа. За тэгээд ирэх дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзцгаая. Сонсогчдаа энэ хаврыг эрүүл энх туулаарай гэж хүсэн ёроё. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За бүгдээрэнд нь D витамин ууцгаарай өдрөлгөн гэж зөвлөе да. За баярлалаа. Эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж тэр бүр танд олдохгүй байна. Тэгвэл ажлаа хийнгээ эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжийг Гэр бүлийн радиогийн эмчийн цаг танд олгож байна. Таны шууд холбогдох утас 1146 104 5